Үнэн галзуу хүүхэлтэй кино Killer Bean Red Burger нэ. Би ингээд амар дали хардаг цаг мониторлогоог нь хараад яг ингээ голдон байна гэж хараад байгаа хэрнээ яг ингээ бичлэг эдитлэнгүүт голдон биш ингээ жоохон далицсан байдаг байхгүй голдон байна уу? Одоо бол яг голдоо байгаа л харагдаад байгаа юм. Яа голдоо. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайлал, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утсан скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус дэлгэцтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс fel гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За өнөөдөр миний ярьж өгч байгаа кинотой төстэй кино бол та нар амьдралдаа нэг олоо олж үзэхгүй дээ. Амьд кофений бурцгнууд хоороороо ингэж бүжгэлж мүжгэлдэг хоорондоо буудалцаа зодолтоод аралцаад байдаг яг нэг 90-ад оны акшн боевик Dice of Cringe даралцаад байдаг яг нэг 90-ад оны акшн боевик киноны стилтэй crime thriller хүүхэлдэйн кино угаасаа яаж олноороо байх вэ те. Тэгээ найруулагчаар нь ажилласан Jeff Liu гэдэг уран бүтээлч болохоор X-Men-ийн 1-р анги тэнгуүтэ Matrix Reloaded тэнгуүтэ Transformers энэ төргээд маш олон амар том Hollywood-ийн кинонууд дээр VFX артист буюу одоо 3D артист гэдгээр ажиллаж исэн юм бил. Тэгээ яг энэ Killer Bean болохоор яг ажилласаа гадуур зүгээр passion project маягтайгаар амьдралынхаа 5 жилийг зарцуулж ганцаараа ерөнхийдөө их том юмнуудыг хийж бүтээсэн байгаа. Тэр 5 жил гэсэндээ яг үндэ бол хий дими зүйлд бол зарцуулагдаагүй энэ Killer Bean нь одоо бол амар алдартай шүү дээ. Тэгээ мань хүн алдартай болсон дээр нь дөрөөл алдартай та нар энийг үдчихсэн юм. Би ч харж байгаагүй юм байна. Хоёрч видео тоглоом гаргаад амжицсан, чихмэл тоглоомны мерчендайз гаргаад амжицсан. Тэгснээ бүр YouTube channel дээрээ Killer Bean-ийн дүрээр тоглоом тоглоод геймплей энтригээд дэлээ гаалзоо. Тэгээ эхлээс өмнө нэг ярих юм байгаа нь Killer Bean-ийн дүрээр үдчихсэн тийм. Би ч анх удаа харж байна. Тоглоом тоглоод геймплей энтригээд дэлээ гаалзоо. Тэгээ эхлээс өмнө нэг ярих юм байгаа нь яг одоо нөгөө бичлэгний төгсгөлд ийм кредит хэсэг явдсан шүү дээ. Тухайн бичлэгийг хийсэн, тухайн бичлэгийг хийхэд тусалсан хүмүүс те. Тэгээ энэ дээр би яг үзэгчдийнхээ нэрийг ингээд продюсер гингүүтэй амар гоё олон ингээд байрлуулмаар байгаа гэдэг ус аахгүй. Тэгээ яг одоо YouTube Champ 2025-ийн оролцогчдын шалгаруулга одоо санал хураалтын сүүлчийн 7 хоногийн сүүлчийн өдөр өрнөж байна. Тэгээд би надад санал хураалт өгсөн хүмүүсээ ингээд чатгаараа яг тэр чатнаас нь хараад ингээд тэмдэглээд авцсан байхгүй. Тэгээ тэмдэглэж авч яах ч вэ гэхээр надад санал өгсөн хүмүүсээ нэг санал өгсөн ч вэ хэдэн санал өгсөн ч вэ хамаагүй бүгдийг яг тэн дээр нэрийг бичих гээд байгаа. Угаасаа that's good idea. YouTube Champ-ийн санал хураалт хийгээд дууссан. Түрүү лооны хагасанд дууссан биз дээ. W idea. Гол нь яг юм хардкор үзэгчдийнхээ нэрийг бичлэгнийхээ төгсгөлд мөнхлөх гээд байгаа шүү дээ. Тэгээ саналаа өгсөн одоо бас саналаа шинээр өгч байгаа хүмүүс байх юм бол бичих нэртэйгээ бас явуулчих юм бол бичлэгний төгсгөлд ингээд та нарын нэрийг та нар ийм хүсэж байна уу? Киктер саб авсан хүмүүсийн нэрийг бол листлэр харуулж болно. Yes. Эйжент төсөлтэй. Юутай ингээ сайхан явъя шүү. За юу. За тийм байна. Тэгээ Killer Bean рүү орох уу та. Зүгэрш байлаа энэ зүуд. Бэтэн бэчний тэр дор булам төрх. Харсан чинь мансуур нь ганцуургаад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс. Эй, bad bitch зурх чинь төгс. Чамд хэл хүүхс мөр мөр. Нурштай кинонод гинэ. 2 минут тэр чигтээ яг хэдэн буурцгнууд нэгэн агуулгад одоо сайхан бүжгэлж байгаа. 41 years. Тэстэ яг сайхан бүжгэлцэн байжсэн чинь нэг буурцаг залгангуудаа хараал идсэх хөгжмөө багасгаа унтаж чадахгүй байж тээ. Гэхдээ өдөөд бүр хөгжмөө нэмждэг юм. Тэгсэн чинь нөгөөх нь дууга багасгахгүй болвол би өөрөө очиод багасгах шүү гэд манай DJ гэсэн угаасаа хүнд гар юм байлээ. Гартаа буу барьснаа чаддгийм бол хүрээд ирээ л гэж. Bitch. Энэ хараас гол дүр харагч байна. Oh my god! Let him cook! Чи амнасаа үдээ юу? Чи намайг хэн гэдгийг мэдхүү? Хэний дүү гэдгийг мэдхүү? Хөө?
За тэгээ удалгүй хэргийн газар нь мөрдөгч Кромвелл гээд буурцаг ирээд мөрдлөг хийж явахдаа бөөн алтан сумны хонгойнууд олох бөгөөд хонгойнууд дээр нь энэхүү хонгойнууд бол Killer Bean-ийн өмчөө гэд бичсэн байдаг. Тэ манай гол дүрийг Killer Bean гэдгээс гадна манай өмбөр ийм өөр ингэсэн мерчендайз сумнуудтай байлээ галзоо. Хэргийн газар дахиад нэг буурцаг ирдэг нь Wagon гэд өнөөх алуулдаг буурцагны хамаатны ах том боссийнх нь баруун гар гэх юм уу. Мөрдөгч Кромвелл угаасаа Wagon-ыг таньдгийн байлээ. Тэгээд нөгөө хамт байсан залуу цагдаа нь Wagon руу асчмасаа дахаар нь наадхаа зүгээр явуулчихаа гэснээр Капучино та хоёр одоо бүр өөр бүлэглэлийнхэнтэй дайтдаг болоо юу. Та хоёр нэг л өдөр хөдлөшгүй баримтаар надад баригдана гэж хэлдэг. Кромвелл ер нь яг шудраг цагдаа харин Wagon бол нөгөө том босс Капучино хоёр нь угаасаа мангар мөнгөтэй хүмүүс болохоор Кромвеллд баригдсан ч гэсэндээ хахуулдаад уснаас хуурай гарчдаг айхтар том мафийн толгой хүмүүс гэсэн үг байхгүй. За маргааш өглөө хэдүүлээ нэг юм мэдэж авдаг нь манай Killer Bean болохоор хөлсний алуурч юм шиг байлээ. Мэдээж хэнийг алахаар ийшээ ирсэн нь ойлгомжтой өнөөх мафийн босс Капучиног штэ тий. Хөсөлсөн дарга нар нь жоох ууртай байх шиг байлээ. Утсаар залгаснаа үндсэн даалгавраал бодол доо яах гэд чимээ тариад ажилчдыг нь алаад байгаа юм гэж яддаг. Killer Bean юу гэж хариулдаг вэ гэхээр намайг унтуулахгүй байсан штэ гэж яддаг. Тэгээ нэрнгээсээ л ерөөсөө ажлынх нь нэг хэсэг биш зүгээр унтуулахгүй уурыг нүргээд исэн болохоор casually 20 хэдэн одоо тийм одоо буудаад алдсан байдаг настай. За одоо энэ харагдж байгаа буурцаг болохоор Jet Bean гэд бас нэг хөлсний алуурчин түрүүн Killer Bean-тэй ярьжсэн босс нь Jet Bean-тэй яриад Bean Town-д яаралтай нэг ажил гарчлаа. Чамаас өөр хийж чадах хүн байхгүй гэж яддаг. Чи 3 сар тооцоогоо хийсэнгүү. Явж ирчгээ төлнөө. Чин тав хоолчин баас шиг байна гинэ. Ажлаар явж ирчгээд төлн заа юу. За тэгээ нөгөө Капучино гэдээсэн мафийн босс нь энэ газрын битэг юм байлээ. Тэ жижигхэн битэйч гэсэндээ асар хэрцгий хатуу хүн тэгээд ажиллаа дутуу хийгээд байгаа ажилчдаа үрд суулгангуудаа бейсболын цохиураар цонхоор гарталн цогсон шигээ байж байгаа байхгүй юу. Удалгүй Wagon орж ирэнгүүтээ өчигдөр шин болсон явдлын талаар хэлэх бөгөөд мэдээж Капучино хайртай дүүн алуулсан мэдээг сонсоод үхтлээ уурлангуудаа мэрэгжлийн хүмүүсээ дуудаад ямар жаргаар хамаагүй тэр новшийг олж ал зардлыг нь би бүрэн даана байгаа. Удалгүй Killer Bean Капучиногийн дахиад нэг эзэмшлийг нь төвөөх гээд ирдсэн байж байгаа. Даанч тэгээд орсон чинь дотор нь юу ч байхгүй байхаас гадна хэн нэг тийм бичиг үлдээсэн байдгийг. Тэ манай хүн өрхөнд орцсон байгаа байхгүй юу? It's a trap. Damn. That's crazy 3D. Тэгсэн яваад өгч чам. Өнөөх бичгэн дээр нь чи хоцорлоо Shadow Bean гэд бичсэн байсан юм байлээ. Ямар тааш тэгээ Killer Bean яг замынхан нөгөө талд байсан лаунж чийлэрцээ сууж исэн чинь мөрдөгч Кромвелл яаж агаад чин байршлыг мэдээд олоод ирцэн Killer Bean-тэй зэрэгцээ суунаа. Killer Bean угаасаа Кромвеллийг зурагтаас хараад мэдээд таньдаг болцсон. Кромвелл ч гэсэн алтан бууг нь хараад шууд таньж байгаа штэ. Танихгүй юм шиг зүгээр сайхан буу алд сууж иснаа. Кромвелл сүулдэ яг үннээ хэлээд би Капучиног торны ард суулгах гэж бүтэн 3 жилиг зарцуулсан ч амжилт олоогүй л явж байна. Болдгсон болвол тархинд нь сум зоочхвол энэ хотын амьдрал хамаагүй дээрдэн. Даанч би хууль захирагдах ёстой. Би чамайг энд яах гэж ирснийг чинь мэднэ. Гингүүтээ Капучиногийн байгаа байрлалыг нь зааж өгөөд чи Капучиног ал харин би чамайг уснаас хуурай гаргая гэдэг тохиролцоол хэлж байгаа юм бил. Ямар ч боломжгүй тохиролцоод Кромвелл гарч явж явах замдаа өнөөх Shadow Bean чи хоцорчглоо гэх цаасыг нь олж харангуутаа мэдээлэгч рүүгээ залгаад Shadow Bean гэж яг юу юм бэ гэд асууж байгаа. Shadow Bean гэдэг нь болохоор төрөөс санхүүжилттэй засгийн газрын асар өндөр нууцлалтай үнэн эсэх нь мэддэхгүй домог яриа маягийн тийм төсөл юм байлээ л дээ. Товчхондоо бол маш өндөр зэрэглэлийн ур чадвартай алуурчин буурцагнуудыг тагнуул маягаар ажилуулад болж үтэхгүй байгаа гэмт бүлэглэлийн томчуудыг алуулж дэлхийг хогнуудаас цэвэрлэх сүүдрийг хоггоог юм байна шүү дээ. Тэгэхээр манай Killer Bean болохоор тэр өндөр төвшний Shadow Bean-уудынх нь нэг гэсэн үг шүү дээ. Тэгэл Капучиног алах даалгавраар ийшээ ирсэн юм шиг байна. За тэр ч яг уу Killer Bean маань нөгөө Кромвеллээс авсан хаягийнхаа дагуу нэг агуулгах дээр ирж явах үеэр дотор нь хэдэн нөхдүүд хов бадсан шигээ сууж байгаа. Тэгээ нэг нь ханиад хүрцэн юм байлээ. Ийм онсоос им захиалъя гэж яадаг. За өөрөө ирдэг имийн сан им онсын нэг гоё имийн танилцуулах гээд им онсын хэрэглэгчд маань W-ад
3 төрлийн гишүүнчлийн эрх авах боломжтой бөгөөд basic гишүүнчлэл нь нэг удаа 6,000 төгрөг төлөөд бүтэн жилийн турш бүх Мимонс basic шүү байгаа шүү. WMOS худалдан авалтаа 5% хөнгөлөлт болон 30,000-аас дээш үнийн дүнтэй худалдан авалтаа хүргэлт үнэгүй гэх мэтчлэн Gold болон Platinum membership рүүгээ өгсөд эхлэхээр улмал илүү олон давуу эрхүүдтэй байдаг юм байна лээ. Тэгэхээр ийм онсоор байнгын үйлчлүүлдэг хүмүүс байх юм бол урт хугацаанд ингээд мөнгөө хэмнэх боломж. Үнтэй чат. Та нарын үнтэй гişүнчлэл авч үзсэн юм байна уу? Ямар ч нэр basic-ийг авахд бол worth it. Хүргэлт нь үнэгүй болоод амар гоё. Тэ нэг өвөл нэг ханаа төрчөнгүү чи угаасаа нэг 200 300 мянгаар бол ийм авах нь бол баталгаатай заяа. Тэнгүү тэрний 5% гингүүд чинь 5,000 төгрөг монey back юм байна шүү дээ. Би харин үнэгүйг нараа үнтэйг нь авч үзсэн үү, үзэхүү яах вэ гэж бодоод байсан. Гэтэ тэгээд бас ч арайч эмээр амьдраагүй л юм л та. Тэ нас залуусаа 18 таа байна. Хааха би CTS-ийг Red Burger дургу гэж боддог байсан шүү дээ. Би Red Burger амар дургу шүү дээ. Шүү. Илүү урамшуулал, илүү олон боломжуудыг өөрөө ирдэг юмын сан Emos цэгмэнэс. За тэгээд капучиногийн ажилчдыг хоб бадцсан сууж ахт нь Кейлер би нороод ирэлгүй яхавт. Яа тэгвэ. Did they glow up? Та хитон ивчлэг байсан бэ? 17 он гэж. Кейлер би бидэн лүү дайрж байна. Мэргэжлийнхнийг очтол тесч. Манай нүү 18 байсан да. Одоо 18 дээр шүү дээ. Энэ үед мань 16 хүрээгүй байсан юм байна. Йоо, таг ороод ирлээ. Oh my god. За тэгээ одоо энэ бөөнөрөө ирж байгаа армийнх нь болохоор улсынхаа хамгийн өндөр зэрэглэлийн бэлтгэжилттэй цэргийн салаанаас шалгарч гарсан хүмүүс бөгөөд албан хаасныхаа дараа улсаасаа урваад буруу замаар оронгуудаа өчнөө болон том мафийнхны талд айхтар ажиллагаа гүйцэтгэжсэн. Ер нь бол баг одоо тэ буурцаг тус бүрэн гол дүр байж болохоор хэмжээний тийм эвгүй нөхдүүд юм байлээ. Ахлч нь өөрсдөө тухай эвгүй юмнуудыг ярьж хагаад ийм өндөр зэрэглэлийн манай салаа тэр чигт нь ганцхан чам руу явуулж яах гэхээр чи яг яадаг буурцгийн гэж асууж байдаг. Чи яадаг буурцгийн? Yost. What do you want from me, eh? Whoa, that's crazy. Хоёр scope-тэй bazooka. That's crazy. I want that gun. Oh. Kickflip. Absolutely. Баригдсанаар капучино бүр өөрийн биеэр хүрээд ирсэн. Чи яг хин чамайг явуулсан гэж сүрдүүлсэн байж байдаг. Мэдээж Кейлер би юу ч хэлэхгүй штэ. Зүхтахад хэцүү биш юм чи. Just like that. Би чамайг алах гэж ирээгүй капучино. Түүнийг алах гэж ирсэн. Ойлгохгүй байна. Намайг биш энийг алах гэж ирсэн юм уу? За тэгвэл би хайрлаа. Чи хаалгацсан. За тэгэхээр веган вэ штэ те. Яг үнэндээ яг манай Кейлер Бин шиг Shadow Bean байснаар зогсолгүй Shadow Agency-гийн хамгийн супер буурцгнуудын нэг нь байсан юм байлээ. Хэдэн жилийн өмнө одоо компаниасаа урваад асар их хэмжээний мэдээлэл хулгайлаад зүхтаацсан болж таарж байгаа. Тэгээ Shadow Agency нь веганыг алуулахаар хамгийн шилдэг буурцгнуудынхаа нэгийг араас нь явуулсан гэсэн үг штэ. Гэтэ веган нэг сони юм хэлдэг нь Shadow Agency анхандаа бол зөв зүйлийн тал зогсдог байсан. Одоо харин тийм биш. Мөнгөтэй томчуудын л талд ордог болсон. Би л гэхэд анх ажиллаж эхлэхдээ устгах даалгавартай ажиллаж байсан террорист бүлгийн ахлагчийг сүүлдээ хамгаалах даалгавар томилогдож эхэлсэн.
Би тийм бохор газар ажиллаад муу юм хийгээд авах хүн биш. Shadow Agency хэрэгтэй үедээ биднийг ашиглаад хэрэггүй үедээ алжил орхидог. Намайг алхаас өмнө би зүхтааж амьдсан. Тэд чамаар намайг алуулчихад дараа нь чамайг ч гэсэн ална гэж хэлэхэд нь Killer Bean угаасаа хүний үг сонсдоггүй муухаг юм болохоро үгэнд нь итгэлгүй Wegg-ийг буудаад алчдаг. Тэгээ за ажиллаа дуусгачлаа гэд босс руугаа ярих гэтэл ойлгомжтой шүү дээ. Killer Bean-ийн нөгөө зөвхөн Shadow Bean-уудад л олгодог утас нь deactivated буюу ажилгүй болчихсон байдгаас гадна өнөөх Jet Bean гэж Shadow Bean Killer Bean-ийг устгахаар хот руу хүрээд ирчихсэн байж байлгүй яах вэ? Удалгүй цагдаа нар ч ирлээ Cromwell те Cappuccino ч нүгчлээ. Одоо надаас юу хүсэв гэхэд Cromwell Killer Bean-ийг ямар нөхцөлд байгааг нь бүгдийг нь ойлгоцсон. Өнөө шөндөө бид чамайг хамгаалж чаднаа. Дээрэс нь бас чи биднийг хэрэгтэй мэдээлэлээр хангаж чадах юм бол чи бид хоёр хамтдаа Shadow Agency-г ч буулгаж авч чадна хэмээснээр Killer Bean бууж өгөөд цагдаагийн элц рүү очин төмөр торны ард өчнөө цагдаа нараар өөрийгөө хамгаалуулахар болж байгаа. Удалгүй өнөөх Jet Bean энэ ч хэргийн газар ирлээ. Тэгээ ер нь юу болоод байгааг ойлгочихгоотаа албаар нэг цагдааг нь өшгөлчгөөд буугаад өгчдөг. Аа? Ой, яагаад тийм Killer Bean-ийг бүгсэнд онгорхоо гоё. Damn. Absolute. Oh my god. Oh. Айсад өтшөө. За тэгээ Killer Bean ингэж Jet Bean-ийг дээлснээр зүгээр нэг зугтах төлөвлөгөө бол байхгүй юм байна лээ. Jet Bean-ийн утсаар босс руугаа яриад би очижээ шүү, бэлэн байгаарай гэж хэлчихээд машин дүүрэн бууны амтаар би нэг За тэгээ Killer Bean ингэж Jet Bean-ийг дээлснээр зүгээр нэг зугтах төлөвлөгөө бол байхгүй юм байна лээ. Jet Bean-ийн утсаар босс руугаа яриад би очижээ шүү, бэлэн байгаарай гэж хэлчихээд машин дүүрэн бууны амтаар хөдлөөд явж байгаа юм аа. За тэгээ өнөөдөр минь бичлэгийн дөрөв өндөрлж чинь тэгээд одоо яг тэ түрүүний нөгөө нэг бичээд авсан байгаа хүмүүсийн нэр урсан би тэрэнд амар баяртай байгаа. Би ингээд амар урт кредит угаасаа хармаар байгаа дээс байхгүй. Угаасаа тэгээд миний кредит чинь ингээд written by George тэнгүүтээ edited by George тэгээд George гээл тэгээд нэг лого интроны кредит яваал баг болчтой шүү дээ тэ. Тэгэхээр тий. За тийм байна да. Тэгээ өнөөдөр минь бичлэгийн дөрөв өндөрлж чинь хэдүүлээ дараачих бичлэгээр тунуудахгүй уулзуулахаар төвчээртэй сайхан үлээж байгаарэ. Хайртай шүү за. За. Сайхан мөр. Гой зүзгэлэр. Чи надад хайртайгаар чин би бусад хүмүүст томордог. Би хайраа зүрэлтэй тамиг шат зориулагдсан юм ихтэй. Надад зориул